Сайн байцгаана уу? Та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Украиний ерөнхийлөгч Парис хотод айлчилж байна. За түүний айлчлалын гол зорилго нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах, за мөн Европын орнуудын түншүүдтэйгээ уулзах зорилгоор энэхүү Парис хотод айлчилж байгаа юм. Ерөнхийлөгч Зеленский 12 дугаар сарын 1-ний өдөр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европын холбооны удирдагчтай Украинд их тайвныг тогтоох замын талаар хэлцгээр энэхүү ирсэн. За энэхүү айлчлал нь ихээхэн онцлогтой. За ялангуяа Украины талаар, Украины болж байгаа дайнтай холбоотой асуудлаар Вашингтоны дэмжлэгтэй энхийн хэлцээрүүд яригдж байгаа. За үүнтэй холбоотойгоор Украинд илүү сайн нөхцөлийг олгох зорилгоор яриа хэлцээ Америкийн нэгдсэн улсын Флорида мужид босон. За энэхүү Флоридад босон уулзалтын дараа энэхүү айлчлал болж байгаагаар онцлогтой юм. За Флоридад босон уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улс болон Украины албан тушаалтнууд хоорондоо уулзаж яриа хэлцээний асуудлаар тохиролцсон байгаа. За Макроны ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдгдснээр хоёр ерөнхийлөгч шудраг бөгөөд бат бөх инх тайвны нөхцөлийн талаар хэлсэн гэж мэдгдсэн. За мөн ерөнхийлөгчд Францын нисэх тээврийн Dassault авиан компани үйлдвэрлэлийн байгууламжаар жочилно гэсэн мэдээллийг өгсөн. За Парист газардсны дараа Украиний ерөнхийлөгч тэргүүн хатагтай Олена Зеленскийгийн хамт Макронтой Элисийн ордонд уулзсан. За хэдэн цаг үргэлжилсэн яриа хэлцээний үр дүнд дайн зогсоох хэлэлцээр инхийн аюулгүй байдлын баталгааны талаар ярилцсан гэж мэдгдсэн. За энэхүү уулзалтын дараа Макрон хэлэхдээ Украиний аюулгүй байдлын баталгааг Украинтай эцэслэн тогтцоон гэсэн ийм мэдээллийг өгч байна. За мөн Зеленский ерөнхийлөгчийн хувьд X хуудсандаа бичгтээ инх тайван үнэхээр бат бөх байх ёстой, дайн аль болох хурдан дуусах ёстой гэж бичсэн байна. За Украиний удирдагч Макрон ерөнхийлөгч нар болвол Их Британий ерөнхий сайд Кир Стармер болон Америкийн тусгай айлч Стив Виткоф Украиний аюулгүй байдал батлан хамгаалах зөвлөлийн дарга Рустем Умеров нартай Флоридад болсон хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мөн уцаар ярилцсан байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Орос Украины хоорондох энэхүү дайныг зогсоох төлөвлөгөөг зөвхөн Киев болон Европын орнуудын төлөөлөгчдийн хамтын бүрэлдэхүүнд хэлэлцэн тохиролцох боломжтой гэж мэдгдсэн. За одоогоор газар нутгийн асуудлаар эцэслэн боловсруулсан төлөвлөгөө байхгүй байна. Үүнийг зөвхөн ерөнхийлөгч Зеленский эцэслэн боловсруулж чадна гэж Макрон Парист сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдгдсэн байна. За мөн уулзалтын үеэр Оросын холбооны улсын царцаасан хүрэн аюулгүй байдлын баталгаа, Украинид Европын холбооны гишүүн болох Европын холбооны Оросд авсан 20 арга хэмжээний асуудал зэрэг олон асуудлыг Европын түвшүүдтэйгээ Украиний ерөнхийлөгч хэлэлцэж байгаа. За энэ хооронд Стив Виткофтай 11 сарын 30-нд за мөн дараа нь маргааш нь уулзсан Рустем Умеровын хувьд хоёр тал зарим асуудлыг цаашаа шийдвэрлэх шаардлагатай ч мэдгцгүй захид дэвшил гарсан болохыг бас сэтгүүлчид онцолж мэдгдсэн. Зеленский Макрон нар Герман, Польш, Итали, Финланд, Нидерланд, Дани, Норвегийн удирдагч болон Европын холбоо НАТОгийн өндөр албан тушаалтнууд Их Британий үндэсний аюулгүй байдлын зөвлөгтэй мөн уцаар ярилцсан байна. За Дани зогсоох төлөвлөгөөтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх тусгай айлч Стив Виткофийн хувьд энэ асуудлаар бас яриа хэлцээг өрнүүлэхээр Москвад очиж байгаа. За түүний хувьд 12 дугаар сарын 2-ны өдөр Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй уулзаж магадгүй гэсэн ийм мэдээллүүд яригдж байгаа. За одоогийн байдлаар Даниг зогсоох төлөвлөгөөтэй холбоотой зарим асуудлууд гарч байгаа. За ялангуяа Украин болон Европын холбооны төлөөлөгчдийн зүгээс мэдэгдэж байгаагаар Украинд бол газар нутгийн шаардлага тавьсан. За энийг бол хоёр талаас шахах замаар Украиныг зөвшөөрөхөөс өөр байдалд оруулж болзошгүй гэдэгт бол ихээхэн санаа зовж байгаа. Тийм учраас энхийн яриа хэлцээтэй холбоотой ялангуяа газар нутгийг Оросын холбооны улсад шилжүүлэхтэй холбоотой асуудал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа. Франц пресс агентлаг дүн шинжилгээ хийсэн судалгаанаас үзэхэд Оросын зэвсэгт хүчин энэ 11-р сард Украинд хамгийн томоохон тавшилт газар нутгийг бол ихээх хэмжээгээр эзэлсэн болохыг тодорхойлсон байна. За энэ хугацаанд Оросын холбооны улс өмнө нь бол фронтын шугам маш хөдөлгөөнтэй байсан эхний саруудыг эс тооцох юм бол нийтдээ 701 хавтгай төрүүлчин километр газрыг эзэлсэн 2024 оны 11-р сарын дараа хоёр дахь том газар нутгийг өөртөө эзэлж нэгтгэсэн явдал болж байгаа юм байна. За 11-р сарын сүүл гэхэд Оросын арим Украины газар нутгийн 19.3% бүрэн буюу хэсэгчлэн хянж байгаа гэдгийг тус төвийн судалгааны тайланд дурдсан байна. За харин Украины хувьд бол хангалттай хүн хүч, цэргийн хүчийг дайчлах боломж нь муу байгаа. За өөрөөр хэлбэл дайн байлдааны үйл ажиллагаа Оросын холбооны улсын хувьд хүн хүчний даваатай байгаа байдал нь илүү газар нутгийг эзлэх боломжийг олгож байгаа. За энэ хооронд бол энхийн яриа хэлцээ өрнөж байгаа. За Оросын холбооны улсын хувьд энхийн яриа хэлцээ өрнөж авах хугацаанд аль болох ихээхэн хэмжээний газар нутгийг эзэлж авах үүгээрээ дамжуулан яриа хэлцээнд илүү хөшөөрөхтэй
оролцох ийм сонирхолтой байгаа. За одоо танилцуулагдаад байгаад анхандаа 28 зүйлтэй гэгдэж яригдж байгаа ихийг яриа төлөвлөгөөнд бол Оросын холбооны ус илүү их газар нутгийг авах ийм асуудал бол яригдж байгаа нь Украины ашиг сонирхлыг хүндсэн хэрэг болж байгаа. За тийм учраас яриа хэлцээний нөхцөлийг илүү Украинд ашигтай байх, за мөн Европын аюулгүй байдлыг хангахад одоо Европын талууд илүү их оролцоотой орох зорилгоор энэхүү яриа хэлцээрүүдийг Европын нийслэл хотуудад явуулсан хэвээр байна.